За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар за огсорч байна. За миний хувьд бол маш харамсалтай байна. За яагаад тэгэхээр ер нь бол одоо ёстой л нэг монголчуудын одоо хүсэж байсан одоо нэг 80 шавуу зуралдуул нэгэн төрүүлнэ гэдэг шиг яалтчгүй нөгөө хэдээсээ бүр хамаагүй илүү байсан. За нэг юм ерөнхий сайд ингээд бараг жилч боллоо ингээ огсорч байна. За товчхонтой бол одоо жинхэнэ нөгөө мэдлэг боловсралтай гадаад одоо сурсан хэл устай за үзэж харсан эмэгтэй за бас өвчин зовлон инээ тэрэ зөндөө ороож исэн. Тэгээ насны өвчгсөн одоо харьцангуй бас за бөөр суудсан за тэгээ ажлын туршлагатай хүмүүстэй ингээд аятайхан ярьдаг. За бас нэг ажил хийх чин хүсэлтэй дээрээс нь бас одоо хувийн энержи сайтай. За нэг юм ерөнхий сайд ямар ч байсан нөгөө монголчуудын хүсэж байсан юу лээ нэг холгаалж аваад явуулсан байсан бортыг инээтрийг буцаагаад аваад ирсэн. За тэгээ болсон болоогүй янз бүрийн нөгөө мега төслүүдийг бас нэг тодорхой хэмжээнд зогсооцсон гэх мэтэр. За ямар ч байсан ингээ урагшлна гээд төлөвлөгөөтэй ингээ явж ерөнхий сайд ингээ огсорч байгаа харамсалтай байна. За яг ер нь бол энэ хөшигний цаана юу болчих гээд. За тэрийг бол одоо бич мэдэхгүй, тааж мэдэхгүй гэхдээ бид нар бас нэг таамаглаж болж байгаа. Тэгээ энийгээ бас нэг ингээ та бүхэнтэй санал бодлоо хуваалцъя. За хамгийн эхлээд ерөнхийлөгч хөрөлс өгөх гээд. За энэ хөрөлс өгөх гэж хүн ер нь бол хөшигний ард байдаг. За гол ноён, за гол тоглолтыг зохион байгуулдаг гээд. За нөгөө ерөнхий сайд оюун эрдэнэ хэлсэн байж байгаа. Хамгийн одоо мэдээлэл сайтай, хамгийн одоо мундаг албан тушаалт хамгийн олон жил байсан. Ерөнхий сайд оюун эрдэнэ ингээ хэлсэн болохоор энэ дээр бол итгэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр оюун эрдэнэ хэлж байгаагаар за дээрэс нь хөрөлс өгөх хувьд энэ Зандан шатрын ерөнхийлөгч бол маш өөр байсан, маш олон жил байсан. За ямар ч байсан ерөнхийлөгчийн хувьд бол одоо маш ихтгэлтэй бүр одоо номер 1 хүн байсан. За энийг ингээ хоёр зүйлээр баталж болж байгаа. Нэгдүгээр нь болохоор нөгөө хамгийн сүүлд оюун эрдэнийн засгийн газар унсны дараа Монгол ардын намын даргын сунгаад за тэр үед энэ учрлага тавьсан өгөөл үгүй шүү дээ. Номер 1 сонголтод Зандан шатрал байсан. За тэгээ Зандан шатрыг намын даргын сунгаад явуулсан. Харамсалтай нөгөө амар баясгалан мэтийн нөхдөө шавар агаад за тэгээ намын даргын сунгаанаас хоцорсон. За энэ юу гэсэн үг юм гэхээр учрал бол ерөөсөө энд бол ерөөсөө байгаагүй. За Зандан шатрын хувьд бол одоо нэгдүгээр сонголт байсан. За хоёрдугаарт Монгол улсын засгийн газар за ерөнхий сайдыг тавих асуудал дээр за дахиад одоо ерөнхийлөгчийн зүгээс за номер 1 нь бол одоо яалтчгүй Зандан шатар байсан. За тэр үед бол учрлын нэр ерөөсөө байгаагүй. Тэгэхээр учрал бол ерөөсөө 2 дахь 3 дахь сонголт байсан гэдгийг энэ жишээнээс ингээ харж болж байгаа нэгтгэн. За хоёр дахь нь энэ арчилсан намын нөхдөөд за нэг юм комбинац гэх одоо зохиогоод за тэгээ энэ нь болохоор одоо ялсан намын дарга улсын хурлын дарга байж болохгүй гэд. За энийг одоо ингээ акц болгож явуулсаар байгаа. Тэгэхээр энийг нөгөө гол санаачсан улсын хурлын гишүүн Тэмүүжин гэдэг байж байгаа. За Тэмүүжингийн хувьд бол энийг мэдгүй ш мэдхийн дээр мэдчихсэн. За тэгээд өөрт нь одоо хууль санаачлах эрх байжсэн. За энийг мэдгүй ш мэдхийн дээр мэдчихсэн. Гэтэл энийг яагаад одоо урд нь ингээ хуульчилж болоогүй. Хууль санаачлаад энийг батлууж болоогүй. Өөрөөр хэлэх юм бол ялсан намын дарга улсын хурлын дарга байж болохгүй гэд. Гэтэл өнөөдрийнхөр бол нэгэнд хуулиар зөвшөөрөөгүй бол угтаа бол байж боломжтой. Тэгээд нэгэнд хуулиар зөвшөөрөөгүй болохоор одоо энэ хүнийг ингээ ерөнхий сайдаар тавьсан. Эсвэл одоо тэр нэг учрлыг нь улсын хурлын даргаар тавьчихгоот энэ байж болохгүй гэдэг ингээ акт зөрнүүлээд. За гэхдээ яг хөө энэ тал байж болох юм шиг нэг талаас болох юм шиг нөгөө талаас болохгүй юм шиг байж болд. Энэ бол гол юм биш. Хамгийн гол нь одоо яг эдний зорилго нь болохоор энэ нөгөө ялсан намын дарга энэ учрал гэж нөхрөө улсын хурлын дарга биш ерөнхий сайдаар тавиал гэсэн. За энийг ингээ дээр дооргүй ингээ яриад байсан. Тэгэхээр та нар ингээ бодоод үзтээ. Энэ хүнээ ерөнхий сайдаар тавиа. Тэгэхээр энэний цаана тэр байж байгаа ерөнхий сайдаа зайлуулаад гэсэн мессеж яваад байсан байхгүй. Тэгэхээр би эндээс ингээ харахтаа арчилсан намын ер нь эцсийн зорилго нь энэ учралдаа ерөөсөө биш. Зөвхөн гол нь энэ ерөнхий сайд байсан. Энэ Зандан шатрыг зайлуулгаа гэдэг. Энэ л мессежийг ингээд маш хүчтэй тавьсан болов. Яагаад тэгэхээр мэдээж хэрэг эрх мэдлийн төлөө ерөнхий сайд зөндөө хэлсэн шүү дээ. Одоо энэ ирээ цайргүй боллоо, бүр ёс суртахуунгүй боллоо гэд. Тэгээд энэ намуудын тэмцэл одоо ингэ төрийн одоо бүр ийм хямралт хүрэж байна инээ тэрэ гэд. Тэгэхээр энийг ингээд нэг холбоод ойлгонгууд энэ арчилсан намын эцсийн үзүүр нь энэ байжээ гэд ойлгоч болж байгаа. За гурав дахь нөгөө нэг Реотонтэй оюу толгой гэд. За энэ оюу толгой дээр би ингээд бас нэг та нарт ингээд нэг бичлэг үзүүлээд байгаа. Бидэнд таалагдахгүй менежментийн төлбөр 40% гэж ярьжсэн 30% болцсон байж байна. Зээлийн хүү биднээсийн дэлхийн банк санхүүгийн байгууллагад үнэлээд өгч байгаа зээлээс баг 2 дахин шахуу өндөр хүүтэй зээлээ оруулахгүй байна. Нэг тал нь зээлийн хүүгийн зүрхээс ашиг хүртээд нэг тал нь ноглох ашиг хүрэхгүй байгаа нь бол тэнцвэргүй байна шууд өдрөө биш байна л гэж бид үзэж байгаа. Харилцан бүршигтэй байх нь бидний тавьж байгаа шаардлага шүү дээ.
За ингээд та нарыг харж байгаа хоёулгын өмнөөс за зүгээр л шудраг биш байна гэж тэр зээлийн хүү дээр ашиг болгоод байна гэд энийг ингээд яг хэлж байгаа энийг шийдэ гэж байгаа нь ерөнхийдөө Зандан Шатар. Тэгэхээр энэ радионт за энэ оюу толгой эрх ашигын бас тодорхой хэмжээнд бас зөрчсөн учраас за энэ бол бас ингээд лобби орчлоо гэж би бодоод байгаа. За тэгээ энэ дээр нэг юм ингээд тайлбарлаад хэлэхэд та нар бүгдээрээ мэдж байгаа нэг оюу толгойг одоо бүтээн байгууллагыг хөдөлгөхөд ямар их мөнгө хэрэгтэй болсон бэ? Ямар их мөнгө зээлэх шаардлагатай болсон бэлээ. Тэгэхээр ингээд тэр их мөнгийг зээлж чадчихна гэдэг нь одоо энэ компани одоо тэр хэмжээний одоо банк за юу гэдэг хаанаас ч одоо мөнгө авсан одоо л толгой компаниас ч юм уу эсвэл одоо энэ тэнд банкнаас ч юм уу эсвэл одоо энэ тэнд хөрөнгө оруулагчдаас мөнгө босгохлон байлаа гэхэд за мөнгө босгох хамгийн ихний шаардлага нь болохоор энэ мөнгийг нь буцаага төлөх өөрөөр хэлэх юм бол тодорхой хэмжээний орлоготой гэдгээ нотлох ёстой. Хоёрдугаарт олон жил одоо яг энэ салбарт үйл ажиллагаа явуулсан туршлагатай гэдгээ ингээд харуулах ёстой. За тэгээ цаашлаа явах юм бол одоо ингээд та нарыг боддоо саяхан энэ бүгдийг үзүүлээд за мөнгө авчдсан байж. Тэгээд ийм хэмжээний ийм их мөнгийг авч чадж байгаа ийм олон жил үйл ажиллагаа явуулсан. За тэгээ энэ дээр ийм их туршлагатай. Тэгээд энийг буцаад төлчих санхүүгийн чадвартай орлого олдгоо нотолж чадж байгаа. Тэгээ ийм их мөнгийг босгож чадж байгаа компани гэдэг нь одоо нэг зээлийн хувьд одоо авч болох одоо хамгийн дээд боломжийг авдаг байхгүй. Зүгээр товчхондоо одоо ингэ зээл өгөхөд одоо риск өндөртэй гэх юм уу? Одоо юу гэдэг бизнес эрхэлж байгаагүй эсвэл одоо ингээ орлого нь тодорхой хэмжээнд бага. За ер нь ингээд риск өндөртэй компаниудад зээл өглөө ч гэсэн зээлийн хүн маш өндөр байдаг. За тэр нь бол ингээд олон улсад ингээ хаасаагүй байж. Яг эсрэгээрээ олон жил бизнес явуулсан. За эндээ ингээд туршлагатай, ингээ орлоготой. За одоо найдвартай гэсэн хүмүүстэй зээлийн хэмжээ нь өндөр, өгөх хэмжээ нь өндөр, зээлийн хүн ингээ бага байдаг байхгүй. Тэгэхээр энэ компанийн хувьд ийм их мөнгийг босгож чадж байна гэдэг нь энэ салбар дээр маш олон жил ажилласан ингээ орлоготой. Тэгэхээр авсан хүүгийн хувьд бол байж болох хамгийн доод хүүг ингээ авсан тодорхой байхгүй. За гэтэл нөгөө талдаа одоо энэ ерөнхий сайдын хэлж байгаагаар одоо дэлхийн зах зээлийн нөгөө хүүнээс одоо ингээ 2 дахин үнэтэй ингээд одоо Монголд өгöd байна. За энэ дээр нэг тал нь ашиг олоход нөгөө тал нь ингээ алдагдал хүлээгээд байна гэдэг бол ерөөсөө ерөнхий сайдын хувьд бол зүй ёсны юм баггүй зүй ёсны. Тэгэхээр энийг ингээд хэлж чадчихна гэдэг нь. Тэгээд нөгөө талаас нөгөө хамгийн хүчтэй хамгийн мөнгөтэй нөгөө оюу толгой гэж компани эрх ашигыг ингээд хөндөж байгаа учраас за нэг ийм л шалтгаанаар тэгээд энэ нь одоо юу гэдэг нэг арчилсан намын хэдэн нөхдөд би одоо урагч гэж хэлмээргүй байна. Гэхдээ ямар ч байсан энэ дээр нэг ийм эрх ашиг орчлоо. Тэгээд эднэр ингээд нийлж ягаад энэ ерөнхий сайдыг ингээд унгаачлаа. За тэгээ нэг хамгийн хүчтэй нэг ерөнхийлөгч хүртэл нь энэ дээр одоо баг буугаад өгчүү яа. Тэгээ юу болоо явчих. Тэгээ нэг ийм л юм ингээд болоод өнгөрлөө. Би зөв ярьж гинөө. Би зөв ярьж гинөө. За би зөв ярьж гинөө. За зөв ярьж гин гэж бодож байгаа юм бол за хуудас юм сайхан дагаад өгөөрэй. Бас дээрээс нь лайк, шеэр, комент. Тэгээд өөрсдийнхөө санаа бодлыг бас сайхан нэмээд өгөөрэй. За тэгээ миний хувьд одоо үнэхээр харамсаж байна. Үнэхээр харамсаж байна. За учирлын хувьд бол ерөнхий сайдын хувьд ч гэсэн 2 дугаар хүн байсан. За миний хувьд ч гэсэн 2 дугаар, 3 дугаар хүн. Яаж ч утсан Зандан Шатар тавил ерөөсөө дүүцэхгүй. Тэгээд одоо ийм хүн одоо нөгөө жинхэнэ одоо намын дарга гэдэг утгаараа ерөнхий сайд болох юм байна. За тэгээд ийм залуу хүнээс, ийм туршлагагүй хүнээс ер нь бол нэг их юм бол хүлээх шаардлагагүй. За дээрэс нэг юм нэмээд хэлэхэд маш олон хүмүүс за Зандан Шатрын хувьд нөгөө дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа. Нөгөө нэг юу илээ ерөнхий сайд байхдаа хөрөлсөх нөгөө тавчтай бүсгүйд инээ тэрэ гэдэг баахан шалтгаан хэлээд ерөнхий сайдаас мултрангуудаа дээш явсан. За яг тэрэн шиг юм болох гэж байгаа гэд. Би бол ерөөсөө тэгж бодохгүй байна. Ягаад тэгэхээр Зандан Шатрын хувьд нэгдүгээр намын дарга биш. За хоёрдугаар улсын хурлын биш одоо гишүүн биш. За дээрээс нь засгийн газрын одоо ингээд ямар нэгэн одоо сайд инээ тэрэ цолгон шаа одоо юу ч байхгүй. Товчхондоо ингээд нам дотроо ингээд сул гишүүн болцсон. За ийм хүн яг нэг арт түмний дэмжлэгийг авч чадах ч гэсэн түрүүний нөгөө миний хэлээд байсан гадаад дотоодод явсан боловсралтай хэл устай юм үзэж нүд тайлсан. За тэгээд илүү дутуу шунал байхгүй, хулгай зэлгийн хийжсэн юм ерөөсөө байхгүй. Одоо ингээ буруу гараар явж байсан. Бид нар ухаач болохгүй гэх мэтэр олон сайн тал байгаа. Энийг нь ард түмэн ингээ дэмжиж болох ч гэсэн нөгөө нам дотроос гарч ирэх шанс нэг байхгүй. Нам дотроос ч одоо ерөнхийлөгчийн сонгуульд ганц л хүнийг дэмжин штэ. Гаргана штэ. Тэгтэл тэр гаргах нэг гол тулгуур болсон одоо улсын хурлын гишүүн биш. За дээрээс нь ерөнхий сайд биш, засгийн газрын гишүүн биш. За дээрээс нь одоо ерөнхийлөгчийнхаа ч гэсэн одоо нэг дэмжлэгийг ер нь л ингээд авч чадахгүй болчлаа. Тэгэхээр миний хувьд бол энэ ерөнхий сайдын одоо дараагийн ерөнхийлөгчид дэмжих гээд унсан барьсан гэсэн тэр бол ерөөсөө шал дэмий юм баг, дэмий хардлага баг. Тэгээд эцэстээ хинхэн алдав. Одоо яг нэг үлэхэд одоо бид нар та бид бүгдээрээ нэг юм гайгүй ерөнхий сайтай. За юм их ерөнхий сайтай. Ер нь бол нэлийн одоо нэр цэвэр бас харьцангуй ёс суртахуунтай ийм л ерөнхий сайтай ингээд нэг юм 2 3 одоо эрх ашигын
уулзуур дээр 50 туучлаа л гэж бодоод байна. Нэг талаас тоглогч оюу толгой, нөгөө талаас энэ арчилсан намын нөхдүүд. За тэгээд өөрийнх нь хэлснээр эрх мэдэл инээтэрэд одоо уваагүй хэрэг зэрэг болсон ийм хэдэн нөхдүүдийн маш олон ийм сонирхол ингээд нийлж байгаад энэ ерөнхий сайдын байна. Ингээд аваад ажиллаа. За хамгийн гол нь Монголын ард түмэн тэгээд харж байгаад юу ч хэлж чадахгүй тэгээд л явуулчлаа. Харамсалтай. Өстө хэлэх үг алах. Үнэхээр харамсалтай. За тэгээд илүүд доо нэмж хасах санаа бодол байх юм бол доор сайхан нэмээд өгөөрэй гэж хүсье. За тэгээд бас хуудас юм байна. Сайхан дагаад лайк, шеэр, комент сайхан бичээд өгөөрэй. За гавыгийнхаа сайхан дэмжиж өгөх юм бол дахин бичлэг оруулаад штэ тийм ээ. За баярлалаа. Баяртай.